Улсын хурлын гишүүн Ганбаатар өнөөдөр Улаанбаатар дархан уул чиглэлийн зам засварын ажил гүйцэтгэгч 6 компани удирдлагатай уулзлаа. Тэрээр өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар дархан уул чиглэлийн авто зам засварын ажилтай танилцсан бөгөөд одоогийн байдлаар ажлын явц 70-100% гүйцэтгэлтэй байгаа юм а. За улсын хурлын гишүүн Ганбаатар компани удирдлагуудад хандан Улаанбаатар дархан уул чиглэлийн 25.4 км замд засвар шинжилэл хийх ажлыг гүйцэтгэж байгаа явдал талархаад цаашид үндэсний компаниудыг дэмжин ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр Улаанбаатар дархан уул чиглэлийн зам засварын ажилд шаардлагатай хөрөнгийг гүйцэтгэгч компаниуд өнөөдрийн хүртэл өөрийн хөрөнгөөр шийдэж ирсэнд талархаж байна. Монгол Улсын засгийн газар 2014 оны 6 дугаар сарын 7-ны өдөр автозамын засвар ажлын талаар авах арга хэмжээний тухай 184 дугаар тогтоол гаргасан. Автозам засварын ажлын санхүүжилтийг хөгжлийн банк олгох ёстой байсан ч шаардлагатай хөрөнгө гатсан. Гэхдээ бид энэ асуудлыг шийдэхээр сангийн яамд хандсан нь үр дүнд хүрч энэ асуудал шийдэгдэх гэж байгаад баяртай байна. Зам тээврийн яам идэвх зүтгэл гарган хамтарч ажилласныг онцлон хэлмээр байна гэлээ. Энэхүү уулзалтад зам тээврийн яамны автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын замын ашиглалт засварын хилцээний дарга мандат, Монголын автозамчдын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дарга Цэрэн Пүрэв нар болон Бэйринг компани үйлдвэрлэлд хариуцсан захирал Баяр сайхан, GPR компани ерөнхий инженер Наран Тулга, Дархан Аззаа компани гэрээт гүйцэтгэгч, Зист хүлэг компани гүйцэтгэх захирал анх 2 нарын төлөөллүүд оролцлоо.